Боловсролын салбарын тэнд дундаа бүгд багчуудын сургууль цэцэрлэгийн хамрагдах орчин нөхцөл хүртээмж за тэгээд төсөл хөтөлбөртэй холбоотой хөрөнгө оруулалт санхүүжилтийн асуудлууд ямар хөө хэмжээнд хүндрэлтэй нөхцөлтэй байдаг вэ гэдгийг та бид маш сайн мэдж байгаа. За манай иргэд ч гэсэн бас нэлээд мэдээлэлтэй байгаа. Гэхдээ тэр хэмжээгээр иргэдэд бас ойлголт нь зөв очих, за бас асуудлыг хамтар шийдвэрлэх, ялангуяа шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцоог нь хангах гэдэг бол бидний хувьд хамгийн чухал зүйл. За 3 ээлжээр хичээлж байгаад 2 жилинд орсон 2020 оныг бид бол бас боловсрол соёлын шинжилгээ ухааны яамтайгаар хамтарч за бүх талаар одоо бүх талын оролцоог хангаж хичээж ажилласны үр дүнд бол 2020 онд 3 ээлжээр хичээлж байгаа сургуулийн тоо байхгүй байгаа хэдий ч энэ бол асуудал шийдэгдсэн гэсэн үг биш. Бид түрээсэлж байгаа. За бас зарим нэг зориултын бус байрнуудад сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулж байна. Хөрөнгө оруулалт бага шаардсан, газар чөлөөлтгээд асар их хүндрэлүүд байдаг бол энийг бид бас боломжит хуулиураар гарчиг гаргаж богино хугацаанд хэрэгцээ шаардлагыг хангах нь бидний нэгдүгээр зорилго. Хэрвээ та бүхэн бас санаж байгаа бол 2019 онд улс нийслэлийн төсөв хөрөнгө оруулалтаар нэлээд олон сургуулиуд тавигдсан. За улсын төсвөөр тавигдсан 17 сургууль газаргүй байсан. Зураг нь батлагдсан, төсвөнд тавигдсан газар байхгүй. Тэгээ барайд эхлэе гэхээр одоо газар нь байдгүй учраас нийслэл өөрөө газар чөлөөлтөгээ зардлаас 30 гаруй тэрбум төгрөгийг бусад их усруудаас хүртэл таньж байж энэ 17 сургууль цэцэрлэгийн газрыг шийдвэрлэж өнөөдөр ажил нь эхлээ, зарим нь эхлэх шатандаа явж байна. За өнгөрсөн хугацаанд 2019 онд боловсролын нийслэлд бол 18.9 тэрбум төгрөгийг 16 онд хөрөнгө оруулсан байдаг. 17 онд 18.4 тэрбум төгрөгийг, 18 онд 23.9 тэрбум төгрөгийг, 19 онд 51.7 тэрбум төгрөгийг, за тэгвэл 20 онд бол нийслэлд 192 тэрбум төгрөгийн сургууль цэцэрлэгийн ажил төсөл хөтөлбөр хэрэгжихээр ингэж тусгагдчих. Ерөн зүгээр 20 онд бол бид нар энэ ажлаа эхлүүлж чадах юм бол дараагийн асуудлуудыг хялбархан шийдэх боломж байна. Тэр хэрээрээ тухайн орчин бас хөгжих, нөгөө дахин төлөвлөлт гэж ярьдаг үл болсон асуудлууд урагшлах боломж нь бүрдэнэ. Түүний хажуугаар хотод хэрэгжүүлж байгаа зарим нийгмийн бусад төрлийн төслүүд бий. Тэр төслүүдтэй орон сууцнууд байж байна. За орон сууцны 10,000 айлын орлого нийцсэн орон сууцны хөтөлбөр энэ жил эхэлнэ. За цаашлаад бид нар 8 байршил дээр нийтдээ 50 гаруй мянган орон сууцны хөтөлбөрийг энэ жил эхлүүлэхээр ажиллаж байгаа. Иргэдийн санаа зовоосон, анхаарал татсан, асуудал шүүмжлэл өрнүүлсэн олон асуудлуудыг бас яг ямар барилга байгууламж нь соёлын салбараа яах юм, боловсролоо яах юм, эрүүл мэндээ яах юм гэдэг юм уу гэж салбараа явж байгаа энэ хэсэгт бол өнөөдөр боловсрол соёлын салбарын нэг үйл ажиллагаатай одоо бас бүх талын мэдээллийг авахын боломжийг бүрдүүлж байгаа бас яамныхандаа талархлаа илэрхийлж амжилт хүсье.